Татвар төлөгчдийн ачааллыг бууруулгаж чиглэсэн хуулийн төслийг дэмжиж байгаа. Одоо төсөлтэй холбоотойгоор дараах хэдэн тодруулах зөвлөд байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн нэмэлт өөрчлөлтөөр энэ жижиг дунд бизнесүүдэд ямар өөрчлөлт дэмжлэг олгохоор тусгасан байгаа вэ? Жижиг дунд бизнесүүд мэдээлэл тутмаг байдлаасаа шалтгаалan одоо зарим хууль заасан хөнгөлтүүдэд эдэлж чадахгүй, авч чадахгүй ийм одоо бас нөхцөл байдал үүсдэг. Тэгэхээр энэ хуулийн өөрчлөлт шинжилтийн талаар сургалт сурталчилгаа хийж аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл хүргэх шаардлагатай байгаа шүү гэдэг бас загч хэлье. За энэ жижиг дунд бизнесийн татварын ачааллыг ямар байгаа вэ гэж үзэж байгаа. Ачаал ямар байгаа гэж үзэж байгаа. За энэ хуулийн үзэл баримтлал дээр байгаа нэг зүйлийг тодруулъя. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай татварын тайлан тушаах төсөв төлөх хугацааг хойшлуулна гэж. Ингэснээр энэ удааг ямар үр дүн авчрах юм бэ? Хууль шинжлэхдээ сайжраал явах ёстой. Хит нөгөө нэг таалагдах гэдэг юм уу? Энэ өнцгөөсөө энэ яг стандартын мөрдөгдөж байгаа хуулиудаа юм өөрчлөлт ухралт орох үедээ л гэж бодож байна. За дээр нь энэ аж ахуйн нэгжийн дан саадаг байдлыг хэрхэн зохицуулах юм бүгд л ярьж ах шиг байна. Түрүү бас гандамөр гүшүүн асууж илээ. Татварын байгууллагын татвар төлөгчдийг айлгах, шалгах, хорих, цагдах энэ арга барилаас өөр нь маш том ухралтыг хэрэгтэй. Ухралтыг ёстой. Татвар төлөгч иргэн аж ахуйн нэгжүүдэд татварын албаны үйлчлэгний харилцаа хандлагад өөрчлөлт гаргахыг одоо аж ахуйн нэгжүүд, хувь хүмүүс шаардаж, хүсэж хүлээлт байгаа шүү. Нэг л өдөр өглөө босч ирэл нээлээгээл ундаг, нэг болохоор бүгдийг хаалал гэдэг. Энэ дээр одоо яг бодлогын ямар өөрчлөлт орж байгаа вэ? За, зочин танилцуулах бай. Ховд аймгийн Дарив сумын ерөнхий боловсролын сургуулийн 2006 оны төгсөгчид улсын хурлын үйл ажиллагаа төрийн ордонд танилцж байна. За, та бүхэндээ нийт улсын хурлын гишүүдийнхээ өмнөөс ажлын амжилт, амьдралын сайн сайхан бүхний өсгий өрөөё. За, Таранбаатар гишүүн хариулъя. Наранбаатар гишүүн микрофон. Хасуурын гавь гишүүн. За жидүү эрхлэгчийн нөгөө хуультай уялдуулах байдлаар 1% татварыг 2.5 тэрбум борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжээр 1% татвар ногдуулахаар нэмэлт өөрчлөлт орж байгаа энэ хуулиар. За мөн одоо нөөтийн төлөх хугацааг 2 сар хүртэл хугацаагаар хойшлуулах боломжийг мөн олгож байгаа. За 3 дугаар дансын хаад битүүмжилдэг тэр нөгөө хоцрогцааргаас одоо салах байдлаар энэ одоо бүр хуульчилж байгаа. Данс хаахгүй. Зүгээр тэр татврынхаа үр байвал татврынхаа үрийнхэн за анх хууль санаачлагчдаас бол 80% гэж орж ирсэн, ажлын хэсгээс бол 70% болгосон байгаа. Нэг өсөндөө одоо дансан дээр орж байгаа мөнгнөөс нь 70% нь суудагдаг, 30% нь компани хэвийн үйл ажиллагааг одоо явуулах, ажлын цалин өгөх боломж нь одоо олох байдлаар үүднээс нэг өсөндөө одоо дансыг хаахгүй хөтөмжлөхгүй 70-30 харьцаатаагаар суудах байдлаар явуулж байгаа. За тайлан төлөх хугацааг бол тодорхой хэмжээгээр хойшлуулж өгч байгаа. Энэ бол сарын сүүлд байсан. Ингээд дараа сарынхаа 5 болгохоор явуулж байна гэсэн. За жидүү эрхлэгчийн татврын ачаал бол нэг үндсэндээ бол нэг 5% байт юм байна. За жидүүг хөнгөлтийг 2025 онд ашигтай ажилласан уг хөнгөлтийг эдэлсэн 4,700 компани байна. За эндээс бол нийтдээ 1% татвар хамаарагдаж 84 тэрбум төгрөгийн одоо татврын буцаалтыг одоо авсан байдаг. Тэгэхээр энэ тоо бол улам цаашдаа нэмэгдэнэ гэсэн үг. Тэгээ эн чинь бол одоо зөвхөн 1 тэрбум борлуулалтын орлого дээр 1 куб байсан бол одоо тэр 1.5 байсан бол 1.5 тэрбум дээр 1 куб байсан бол одоо 2.5 дээр 1 куб болж байгаа гэсэн. Тэгэхээр үндсэндээ бол компаниудыг томруулах боломжуудыг нээж ийн гэсэн үг. Дансын хаадаг битүүмжтэй болиулж байна гэсэн үг. За тэр алданг тооцдог байсан асуудлыг
хязгаартай болгож байгаа. Гэх мэтлэн байдлаар бид нар бас энэ дотрын ачааллууд нэлээд бууруулж байгаа. За Алтан шагаа гишүүн тодруулъя. За баярлалаа. Энэ хууль батлагдсанаар 2027 оны 1 сарын 1-ээс гэж байгаа. Энийг хэрэгжих хугацааг найшлуулах боломж бий юу? Аж ахуй нэгжүүд маань бол одоо яг жинхэнэ одоо бор зүрхээр явж байгаа. За дээр нь одоо ажлын байрыг нэмэгдүүлж одоо бас маш том хүнд ачааг бас үүрж байгаа энэ хэсэг. Тэгэхээр энэ татварын багц хуулийг шинжлэхдхийг хүлээж, саналуудаа илэрхийлж явж байсан ийм одоо бас нөхцөл байдалж үүссэн. Үүнтэй холбоотойгоор энэ одоо бас багц хуулиуд шинжлэхтэй явж байгаа гэж ойлгож болно. Тэгэхээр энэ хэрэгжих хугацааг нь найшлуулах тал дээр мөн одоо энэ аж ахуй нэгжүүдээ яг энэ бодит дэмжлэг үзүүлэх нь хууль одоо орж ирж засгийн газраас өргөн баригдаж байгаад бол одоо гишүүний хувьд одоо бас талархалтай байгаа. Энэ хугацааг найшлуулах тал дээр нэг бодолж үзээч гэж. Гавь гишүүн хариулъя. За төсвийн жил үргэлжилж байгаа болохоор бид нар нөгөө төсвийн орлого бууруулах одоо энэ хуулийг батлах боломж байдгүй. Тэгээ тийм учраас яг нөгөө төсвийн орлого талдаа нөлөөлж байгаа, зарлага талдаа нөлөөлж байгаа асуудлуудыг бид дараа жилийн одоо төсөвдөр тавьж тусгуулах шаардлага үүсдэг. Саний ярьж байгаа тэр татварыг хаахгүй байх, нөгөө битүүмжлэхгүй байх гэдэг зохицуултыг бол балтсан өдрөөс хойш бид нар дагаад мөрдөд явна. Хувь хүний орлогын дотрын одоо шаталсанг бол бид нар шат дараатаагаар одоо 2027 оны 1 сарын 1-ээс зарим хэсгийг, зарим хэсэг нь 2028 оны 1 сарын 1-ээс за аж ахуй нэгжийн орлогын дотрын хуулийн одоо хөнгөлтүүдийг бол шууд 2027 оны 1 сарын 1-ээс гих мэтлэн байдлаар хэрэгжүүлж явна. Тэгээ энэ хуулийн хэрэгжилтийг одоо хангахын тулд бэлтгэл ажлуудыг бас явуулах шаардлагатай. За мөн одоо засгийн газар эрхчлэлийн төсвөө өргөн барихтаа энэ саяны хөнгөлтүүдийг төсөлд одоо суулгаж орон. За гишүүд асуулт асууж хариулт авч дууслаа.